Хань сэдвээс эхлэх үү? Авар ослоос эхлэх үү? Улс төрөөс жоохон залхах мэгтэй тий. Энэ аварч хэлзэвэ. Даваагаар ийн. Нэгний шүн юм байна. Нэгний шүн чинь бүхэн сайнны шүн. Бүхэн сайнаас нэгтгэж шилжүүлж байна. Дулааны станц чинь тоноглолын засвар хийх хуваарьт хугацаа байдаг. Тэр хугацаагаараа зогсоох явцад л юм шиг байна одоо. Албан мэтээгэр бол гал гарсан, галыг унтраахаар ажиллаж байгаад нэг инженер нас урсан, нэг хүн гэмтээд одоо гэмтэл имлэгт. Нас урсан нэмэгтэй хүн юм шиг үн тий. Нэрхтэн хоёр эхнэр хоёр хүүхдээ юм. Тийм үү. 20 жил ажилласан тийм хүн бил. Би 3 мэдээ уншсан байх шүү. Ахаа. Тэгээд 3 дугаар станц чинь нийслэл хотын 32% эрчим хүчийг дангаараа нийлүүлдэг айгүй том оролцоотой станц. Тэгээд 1309 турбинтэй гэж байна. Тэр дотроос л нэг турбин дээр нь асуудал үүсээд юм аваар гарсан. Төлөвлөгөө засварх үеэр юм бил шүү дээ. Төлөвлөгөө засаад тэг зогсолт хийх гэж яах үедээ гэж байна. Тэгээд энэ станцууд чинь нийтлэг дүр зураг нь юу вэ гэхээр нөгөө Оросууд барьж өгөөл 60 70 жил болсон. Насжилт угаасаа хэтэрсэн. Угаасаа л аваараа ажилдаг. Тулж ингээ одоо ер нь нөгөө нэг инженеэр ярихаар нэг юм хүчин чадлыг 80% нь хүргээд 20% нөөцлөх гэж ажиллах хэрэгтэй юм байна л да. Ямар нэг юм бол манайх дандаа нөгөө эрчим хүчнийхээ юуг нь 100 руу наваачиж ачаалдаг. Өндөр ингэж нөгөө ачаалжиж өвлийгөө нэгмүү юм давдаг. Тийм л байдалтай байгаа. Тэгээд өнөөдөр нөгөө Монголын үйлдвэрчний эвлэлийн геолог, уулуурхаан үйлдвэрчний эвлэл гэдэг одоо ажилчдыг төлөвлөдөг төв байгууллагаас нь мэдээлэл хийгээд нэгт уучлах байхыг шаардсан. 2 төсвөө тодтогоод шаардлагатай төсөв мөнгөний тавьж өг. 3-т энэ салбарт ажиллах ингээд хөнгөө олчлаа гэдэг энэ 3 асуудал төвшүүлээ шаардлага өргүүлж байгаа юм лээ. Хөнгөө болно гэдэг нь яа гэсэн үг юм бол дундаж цалин бүр дундаж цалингаас бага юм байна. Судалгаа станцын хуу тий бага юм байна. Хөө ямар ч юм тий. Яг дунджаараа аваад үзчихээр салбар дотроо бол нөгөө нэг салбараар нь ангилаад үзвэл бас тийм юу хэцүү. Одоо нөгөө бид нар өмнөх нөгөө хэрэгүүдээр ирж ирсэн нөгөө дэлбэрэлт хэрэг дээр тий. Одоо хүний амьд жишээ нь ингээд хөдөлмөрийн өснийг доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн. Буюу энэ чинь 100 орчим сая төгрөг л байгаа хгүй чинь хүний амьд гэж үнэ тий. Одоо энэ чинь хэдэн төгрөгийн хохирол учирсан юм лээ. 200 тэрбум. 200 тэрбум. Одоо энэ мөнгө чинь байгаа юм тий. Тэр нөгөө эвдэрсэн тоноглол нь. Тий. Одоо тэр турбины чи одоо захиалахад бас удах юм чи үйл. Тийм байна. Захиалаад авчираад хэвийн ажиллагаанд оруулахад шаардлагатай хугацаа нь 24 сар гэж байгаа байхгүй. Тэгээд одоо их хэлэхгүй бол эр хөвөл яах вэ гэдэг чинь аюу сонио болчлаа гэдэг нөгөө их цэцэг нөгөө эрчим хүчний гишүүн ярьсан байна. Тэгээд үйлдвэрчний эвлэлийг хэлсэн байна. Тэгээд төсвийг харлаа нэрээ тийм хэцүү төсөвтэй юм гэсэн чинь энийг нөгөө нэг хүмүүс нөгөө соёл спортын яамны төсөвтэй харьцуулаад сэтгүүлчд гаргаад бичиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ жилийн төсөв гингүүт соёлын сайдын багц төсөв бол 525 тэрбум. Эрчим хүчлэгээр 290. За 23 он 316, эрчим хүч нь 256. Хизээ соёлын яамны төсвийг давсан хэмжээний төсөв энэ салбар дээр тавьдгүү. Тэгээд үйлдвэрчний эвлэлийн нэг өнцөг яриад байгаа нь бид нар үн нэмхий чинь тий ард түмэнд ингэж ачаа өрүүлж юм асуудлаа шийдэж байгаа шин буруу гэдэг байр суурьтай байсан боловч за ядаж нөгөө алдагдaltaгүй үн дээр аваачвал ажилчдын цалин үс нэмэгдэнэ гэж бид нар горьцсон юм аа. Тэгсэн чинь тэр нэмэгдэл үн тарифын нэмэгдлээс олсон 500 гаруй тэрбум төгрөг айдсан бай гэдэг юм ярьж. Гэтэ би төсөв дээр ийм бодолтой биш шүү. Соёл боловсрол, эрүүл мэнд ч гэдэг юм уу. Ингээд нөгөө нийгмийн үйлчилгээний энэ салбаруудын төсөв ингээд нийт дүнгээр аюу өндөр харагдаад байдаг. Тэгтэл эннийх нь нэг ийм 85% юм уу, 90% юм уу нөгөө нэг ажилчдын тоогоороо цалинд тэгээд нөгөө нэг урсгал зардлууд буюу тэр нөгөө объектын дулаан цахилгааны мөнгө сөнгөч гэдэг юм уу. Ийм урсгал зардалт бол нь дийлэх нь явчтай юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг шууд соёл, эрчим хүч хоёрыг нийт бүхэл дүнгээр нь харьцуулах нь хэр оновчтой бол гэж бодож байна. Одоо жишээ нь соёлын салбарт хэдэн хүн ажиллаад тэдний цалин хөлс гэдэг юм урсгал зардалт хэдэн явж гин гэж төсвийн задаргааг нь хараад эрчим хүчин дээр урсгал зардал ажилчдын цалин хэд байна, хөрөнгө оруулалт нь хэд байна гэдэг юм уу. Ингэж заагалж харах юм бол илүү боттой юу харах байх гэж бодож байна. Тэрнээс биш яг эрчим хүчний салбар дээр нөгөө нэг төсөв мөнгө нэмэх ёстой юу? Ёстой л доо. Зүгээр яг харьцуулалтын тухайд бол нэг юм бас байгаа байх. Эрчим хүчний одоо нөгөө үйлдвэрчний хэвлэл одоо хэвлэлийн урал хийж байгаа бол илүү нөгөө
ажилчдын нийгмийн хамгаал, цалин тэтгэвэр гэдэг ч юм уу. Тэр чиглэл рүү мэдээлэл хийгээд идэг. Нөгөө талдаа энэ ч нөгөө яг гэрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нь айгүй олон жил ингээ хаягдсан тий. Одоо чинь энэ ТЭЦ3 бол 48 жил болж байгаа юм. Өвгөн станц. Тий, өвгөн станц. Тэгээд олигтой шинжлэх юмнууд ер нь хийгээгүй ингээл явж иж. Тэгээд одоо энэ дэлбэрэлт гарахаар чинь энэ өвөл одоо хүүтний үйлрэл эртэл одоо энэ 5-6-ын сар л واخгүй. 5-6 сарын дараагаас одоо энэ хаан бол сонгон архинд үүргийн хэрэглэгч тэргүүр байж байгаа аж ахуй нэгжүүд одоо цахилгааны хязгаарлалтад тулна гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Тэгэд энэ холбооныхан хэлээд байгаа тийм ийм аваар цаашид гарна. Энд чинь нөгөө хин нэгний буруутай үйл ажиллагаас юм нэг удаагийн аваар биш юм аа. Угаасаа ингээд тулцсан, угаасаа л аваар болох нь тодорхой л үйл явц болчлоо. Дахиад хүн хүж магадгүй гэдэг юм ярьж байгаа нь амар харамсалтай. Тэгээд байнга л юм та тодорхой. Тэгээд энэ станц чинь ингээд зүгээр хүний хүчээр инерцээр л ажиллаад байгаа. Технологийн горим ингээл айгүй хэцүү. Би тэгээд нөгөө ингэж бодлоо 2000 онд авахтаа зэрэгцээд тэ барилгын салбар эрчимтэй хөгжихтэй зэрэгцээд намайг дөнгөж сэтгүүлч болж яхад малж яхад ингэж ярьдаг байсан байхгүй юу? Ахаад орон сууцны хороол энэ районд те энэ бүсэд ашиглалтанд оруулж болохгүй. Яагаад гэвэл юу байхгүй. Их усүр байхгүй. Тийм. Дулаан цахилгаанаар хангах боломж байхгүй. Одоо энд ингээд шинээр баригдаж байгаа орон сууцнууд дулаанаа цахилгаанаа хаанаас авах юм мэдэхгүй бид нарт ийм нөөц байхгүй л гэж ярьдаг байсан боловч тэрнээс хойш баригцаар л байгаа нөгөө л болохгүй гэсэн газруудад хичнээн арваараа ингээд орон сууцны хороол хотхнууд ингээд ашиглалтанд ороод байгаа. Тэгэхээр төр энэ дээр бас нөгөө нэг хэрвээ төмөр нүүр мөр гэж байдаг бол үнэхээр асуудал байгаа бол тий дулаан эрчим хүч цахилгаан энэний хангалтанд дийлэхгүй энэ бохир цэвэр усны энэ хангамжинд дийлэхгүй байгаа бол зөвшөөрөл өгдөг мөгдөг юмнууд одоо үнэхээр л хязгаарлах хэрэгтэй байсан бол одоо тэгэж хязгаарлал нь ахиж нэмэх боломж авахгүй гэснээс 20 гаруй жил өнгөрчөөд байхад зөвшөөрөл олгосоор баригцаар хот уламд хэлсээр л байгаа штэ. Тэгэхээр яах вэ? Уул нь ингээ бодох юм бол бөөрөлжүүдийн цахилгаан станц, амгалан дулааны станц гэд ингээд тодорхой их усүрүүд бас ашиглалтанд ороод байгаа юу гэхээр ороод байгаа. А энэтэйгээ зэрэгцээд энэ нөгөө нэг нөөцөөсөө давсан барилгууд ашиглалтанд ороод ингээд байгаа учраас хүрэхгүй нөгөө л 100% ачааллаараа ажилтдаг ийм юмнууд сэлгэх мэлгэх гэдэг ямар ч ойлголт байхгүйгээр нөгөө засвар үйлчлэгээ хийхийн тулд ачааллаа энэ рүү төр шилжүүлэмж гэдэг юм уу ийм ямар ч боломж байхгүйгээр л энэтгээр ингээл өнөөдрийн осол аваар. Тэгээд энэ нөгөө ганцхан энийгээр зогсно гэдэг баталгаа байхгүй шүү дээ. Бусад станцууд дээр бас ямар бэрхшээл гарах юм. За тэгээ зуны дэлгэр цагт гарчлаа. Эд өвлийн хүүтнэр бол яах юм те. Хүлдэх нь шүү дээ. Хүлдэн шүү дээ. Тэр нь бол хүлдэж магадгүй л болчлаа. Айгүй ноцтой. Тэр ингээд асуудал ирэмблэн гэвэл одоо айл гэд бодох юм бол эхлээд нэг ингээд хөлдөж өгөхгүй дулаан байх хэвээр. Ингээд нэг гэрэл мэрэл лаатай байх хэвээр ч одоо нэгдүгээр те. За тэгээд өлсөхгүй байх. Айл гэж бодвол бид нар ийшээгээ төсөв мөнгөөл тавих байсан л байгаа байхгүй тий. Тэгэхээр асуудлыг ирэмбэл гэдэг чинь нөгөө нэг хитэ эдийн засгчдын муулуулад идэг чинь энэ л байгаа байхгүй. Бид нар 30 хэдэн их 80-ийн төсөв бодлоо шүү дээ. Тэр чинь нөгөө нэг ирэмбэг төсөв дээр айгүй ойлгомжтой яриад исэн зүйл чинь юу шүү дээ тий. Нөгөө сумдад соёлын төв барина гэдэг юм аа. Тэр соёлын төвийг чинь эрчим хүчээр хангах боломж байхгүй хахад та нар тоггүй байшингаар яад юм бэ гэд ингээд байсан чинь энэ мэдчлэнгээр уул нь бол айгүй ойлгомжтой асуудлууд тий. Тэгээд айгүй онцгой санагдсан юм. Одоо л хэлэхээр нь бид нар анзаарж байгаа хгүй одоо үйлдвэрчний хэвлэл хэлээд байгаа. Тэр үнийн нэмэгдлээс нөгөө айл өрхүүд аж ахуйн нэгжүүдийн чинь 30-85%-аар үнийн нэмсэн шүү дээ. Пак тий. Нэмсэн, өвдөлттэй байгаа үнэн, инфляц өссөн. Тэгээд тэрнгээрээ нөгөө нэг үнэхээр амин тулсан юм ал хийх хэрэгтэй байх гэсэн чинь тэр мөнгө чи хайцсан гэдэг юм ярьж эхэлж байгаа хгүй. Нөгөө ажилчдынхаа энэ аваарын нөхцөлд ажиллаж байгаа юм тавиагүй тархмал их үүсвэр шинэ их бишээ сэргээгдэх эрчим хүчний үүсвэр гэдэг юм лөө мөнгө тавьсан байна. Эн чинь буруу гал алдах гээд байгаа засчаа дараа нь тэр шинэ технологи эхлээд нэг юм амин аргалах юм хийхгүйгээр энэ мөнгийг ийшээ хийчихэж байгаа нь буруу шүү гэдэг юм шүмжилж байгаа нэг ортол санагдлаа. Нөгөө түрүүн хайж ирсэн нөгөө төлөө ирж хахт. Эрчим хүчний сайдаар ч одоо нөгөө чойжсөр ажиллаж байна тий. Тэрнээс өмнө даваас өрн тэгээ 50 бих сонон бил зөрөгтгөр. Чойжсөрийн сайд чинь улирсан билүү? Тэгсэн баг шүү. Энэ засагт тий. Дахиж улирч ажиллаж байгаа тий. Тэгээ энэ сайд нар одоо өдөртэй юм яасан үү дээ? Хийсэн үү? Их л ууртай нөгөө ярьцдаг гэж тий. Яагаад аваар гарсан газраа очиж ажиллахгүй байгаа юм? Шадар сайд байгаа. Эрчим хүчний сайд байгаа чойжсөрөн. Тэгээд Эрчист Монгол гэдэг одоо тэр нөгөө
менежмент удирдлагаар хангах төрийн шинэ бүтэц үүсгэх. Хин чайгаад очиж 3 дугаар станц дээр ажиллах байгаа гэдэг гомдол хэлж байгаа. Энд чинь аваар гарснаас хойш 3-4 онцлоо шүү дээ. Яагаад очиж арга гэртийн уулзах байгаа, төсөл байдалтайгаа нүүр тулахгүй байгаа гэдг нь манай дарга нар ерөн зүгээр амьдрал аж ахуйгаас алдсан юм шүү дээ. Шарк амар төвшин бол манад шилж ирээгүй шүү дээ. Эрчим хүчний сайд нь болохоор Эрчим Монголд өгсөн шүү дээ гэж байгаа байхгүй. Яг хөө тэгээд тэнд ойлголтын зүрх гэсэн тэр хоёулаа яг хариуцлагын асуудал яригдвал яг би хүлээхэд бэлэн байна. Гэхдээ би ажил аваагүйсэн шүү дээ гэж Шарк амар төвшин хэлж байгаа. Тэнгүүд Эрчим хүчний сайд нь шинэ нэг жүүсгээд өгсөн шүү дээ гэж ярьж байгаа байхгүй. Тэг ингээд эзэн байхгүй. Замдаа явсан бах та. Өөх. Тий. 3 сард бол өгцөн гэж Эрчим хүчний сайд хэлээд байгаа. Тэнгүүд амар төвшин манад 3 сар шилжиж ирэхсдээс одоо хүртэл ирээгүй байхгүй. Төрийн ажил биш дээ ийм л байхгүй. 90 хонсон бахад бичиг цаасаа шилжүүлээд ажлаа хүлээлцэж чадаагүй шүү дээ. Одоо тэр турбина яана. Одоо турбина яана. Таас хийм гэсэн хүзэлтэн гэсэн. 100 сая доллар хэрэгтэй гэж байна. За яг хөө мөнгө нь олд юм багаз хамгийн гол нь бүрэн ажиллагаанд оруулахад 24 сар хэрэгтэй гэж байгаа юм. Энд чинь зүгээр нэг юм дугуй сольж байгаа юм шиг процесс болдгоо юм шүү дээ. Тийм. Тардаггүй гэдээ бас байх юм шүү. Тэгээ технологи нь ууч. Технологи нь хойч юм болохоор нөгөө манаатай нийцэж ажиллах юм бол авах чинь л өөрөө том юм шүү. Одоо ингэх гэж шүү дээ, тий. 69-ээс хэлбэг хайгаад байна л гэсэн үг шүү дээ, тий. Нөгөө Оросуудад зураг төслөө нөгөө хийлгийгээд мөнгө өгдөг шиг. Тийм л асуудалд орчод байгаа байхгүй. Хэцүү юм. Тэгээд нэг ийм нийтлэгээрээ нөгөө нэг дарга нар дандаа том юм ярьдгийн нэг ийм бас сүудэр мөдөр нь ингээд айгу тод анзаарагдаад байгаа юм шиг маш олон юм дээр сүүлийн үед харагдаж штэ. Одоо ингээд нөгөө сайн засгийн газар согцорсонтой ч холбоотой нөгөө нэг мега тасал гэдээс нас биш өдөр тутмын тулцсан юмнуудаа шийдэхгүй яваад исэн нь магадгүй өнөөдрийн энэ асуудал үүсэх бас нэг шалтгаан болсон байж болно шүү дээ тий. Тэрнтэй адилхан том юм ярьцгаа болсон шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө нэг батлан хамгаалах яам дээр цэрэг нас орсон ч юм уу ямар нэгэн асуудал үүсэхээр манайх ерөөсөө нэг юм хүн хоорондын харилцааны асуудал дээр дандаа тэг тушаа болдог тий. Арга гэрийнхний нэрхээр хүлээгээд ч авчихгүй би чи байжээ гэд ингээд цэрэг ангийн гадаа байлгаад идэг гэдэг шиг сая ингээд амнасаа алдсан, бэртцэн, гэмтцэн энэ хүмүүсийн арга гэрийнхээ мэрийнхэнтэй одоо тэр даргархаад байлгүй хин явж очиод уулзаад нөхцөл байдлаа яриад, үнэн учраа яриад дэмжлэг тусалцаа юу байгааг ингээд өөрөөсөө бичлээд асуучихгүй хин нэгэнд үүрэг өгдөг, тэрэн доошоо үүрэг өгдөг. Ингэж явсаар хагаад нөгөөх нь очтдгүй ярьдгүй ч юм уу. Даргалаа үйлчилдэг систем өгсөрсөн тий. Үгүйтэл ингэндээ энэ хүмүүсийн арга гэртэй холбогдохоос хүсүүлээ. За тэгээ тэр бодит нөхцөл байдал дээр нь газар дээр нь очиж танилцах тий яг тэнд тухай үед ажиллаж явах хэрэгтэй юу вэ төрийн ордонд биш тий. Тэр 3 үед чи одоо төрийн цэцгөө хамгаалалтаа өгдөг тий. Байнгын хамгаалтанд үйждэг засгийн газрын тогтоолоор тэр хамгаалтанд авах уу юу гэж шийддэг. Тэгээ тэр чинь чухал объект байхгүй. Энэ дээр одоо анхаар сайд нар нь төрийн ордонд улсдуур хийж яваад нэгнлүүгээ буруугаж их хоёлаа хэлхэлдэж очиод ээлжиж очиод тэнд ингээд зүгээр ажилтайгаа нүрт тулах хэрэгтэй шүү дээ. Ийм юм бэ тэгээд ороод тэр халуун руу уурыг мэдрээд ямар орчинд тэр хідэн залуучууд ажиллаад байгаа хүнд хортой гэдэг нөхцөл нь яг юуг нь хэлээд байгаа. Тэгээ чи хідэн төрөний цалин авдیں гэдгийг асуумаар байхгүй тий. Одоо тэгээ яармаг сонгоны ярихын дүүрэг өдрөөс бүтээн байгуулалтууд хийж байгаа. Шинэ хэрэглэгч одоо холбох уу үгүй гэж дахиад асуудал болж байгаа байхгүй. Тэр орон сууцны барилгууд чинь зарагдах уугүй юу? Тэгэл эдийн засгийн ингээл яг юм гинжин хэлхий явж байна л дээ. Одоо нөгөө том жижиг эсвэл нөгөө тулсан алсын гэдэг юм уу ингээд энэ асуудлуудаа яг зэрэгцээд л аваад явахгүй бол аль нэг рүү хитрхи хэлбэрчгээр ингээд асуудал гараад идэм шиг. За яхав зүгээр сайн мэдэн гэдэг юм уу? За гэхдээ энэ станцтай холбоотой бол мэдээж нөгөө нэг олон асуудал байдаг. ТЭЦ 5-ын асуудал яхав зэрэгцээд яригдж байна. Тэгтээ ТЭЦ 5 ороод ТЭЦ 3-аа янзлаад гэдэг нь бас ингээд юм зэрэгцэхгүй л алсын юм болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ үгэл яах юм бэ гэдэг юмнууд руугаа орохгүй. За тэгээд энэтэй холбоотойгоор нөгөө хэрвээ шинэ засгийн газар бүрдсэний дараа төсөв тодтогох бол энэ санхүү мөнгөний асуудлыг шийднэ гэж бодвол 7-8 сараас наашгүй. Нэг 2 сар наадмын дараагаас наашгүй тий төсвийн тодтоглыг ээлжид бусаар хэлцэхэд энэ асуудлыг шийднэ гэхгүй бол тэрнээс биш миний ойлгож байгаагаар бол төсөв дотор нөгөө нэгэнт батлагдсан төсвийг нэр төрөл зориултыг нь өөрчлөөд ингээд тулцсан ингэчлээ тийм учраас энэ мөнгөө аваад ийшээ шилжүүлчихье гэдэг эрх сайн. Ерөнхий сайдын баахан нөөц хөрөнгө гэж байдаг шүү дээ. Засгийн газрын нөөц хөрөнгө. Одоо тэндээс аваад гялцуулах хэрэгтэй шүү дээ. Мөнгө нь бол байгаа хаа. Тэрийг нөгөө үйлдвэрлэж чадах уу? Нөгөө яг ингээд бүтэн ажилдаг болох уу гэдэг чинь амар төвхтэй юм байна шүү дээ. Тэгэл бид нар нөгөө хараатай санаж байна. Эрчим хүч экспорт гэдэл яа. Оны өмнө бас гой юм ирсэн шүү дээ. Юу экспорт вэ ёо.
бид нар чинь нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг Оросын холбооны улсаас Бадрангуй штэ бадрангуй. За тэгээд оюутлахаа ганц нөгөө одоо байгаа мига төсөл маань хятадаас эрчим хүч явж байгаа. Хангаж чадахгүй. Тэгээд эрчим хүчний хэрэглэн жилд 7-8% өссөөр л байгаа. Ингээд цоорхоо сав маань ингээд нэмэгдээл байгаа. Хангаж чадахгүй. Тэгэл ийм гой юм яриад л яваад байдаг. Байна да байна. Дулааны үнийн нэмэгдэл чи яатсан бэлээ? Тэр зочлолсон бэлэн тий. Уул нэмэх гэжсэн тий. Эрчилт Монголын дарга хэлжилээ шууд нөгөө шууд хэлжилээ. Дулаан одоо яаж ийна хэцүү юм гэд салбарах яриад байна гэсэн чи үнэн дулаан нөгөө үнэ нэмсэн бол бид нар ядаж нэг зүгээр гал алдахгүй байж болох байсан. Одоо юу болохыг хэлж мэдэхгүй байна. Хойшлуулсан амар хортон үр дагавар төрөж байгаа. Одоо бид нар нөгөө амар их алдагдал юмнуудаа яцсан. Ингээд хэвийн цаашаа ингээд алдагдaltaй үнээр явахад ямар ч юм боломжгүй тулцсан л гэсэн юм шиг чинь. Тэгэхээр нөгөө улс төрийн шийдвэр чинь яг амьдрал дээр очихдоо бас ингэж байна. Одоо тэгэхээр энд нөгөө нэг ахаал эренбийн асуудал яригдах гэдэг шүү дээ тий. Авцсан машгалсны төлбөрөө нэмэх ёстой байсан юм уу? Дулаанаа нэмэх байсан юм уу гэдэг эренбинүүд. Тэгээ мэдээж нөгөө нэг ингээд зэрэгцүүлээд маш олон юм нэмэхээр иргэдийн нуруунд дээр ачаа ирж байгаа. Гэхдээ иргэд харьцангуй хүлээж авдаг. Тийм хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр иргэдэд санал болгохдоо гэдэг юм уу? Энэ эренб дараагаар нэмэхдээ аль нь тулцсан бэ гэдгээрээ эренблэхгүй бол авцсан машгалсны төлбөрийг чинь нэг татварын 3 дахин нэг төлбөрийг 5 дахин нэмээ хийсэн шүү дээ баг. Тэгээд 20 жил нэмээгүй харин ч удаж ш нэмлээ гэсэн. Тэгээд өдөлтөй байгаа нь үнэн. Тэгээд боржуураас солиод наачиж байгаа байхгүй тий. Боржуур юугаас солиод тий. Эсвэл иргэдэд нуруунд дээр нь ачаа нэмэхдээ алигаа нэмэх юм гэдгээ эренбэлж шийдэх, үе шаттай шийдэх. Эсвэл төр энэ нөгөө нэг хэмнж болох зардлуудаа яаж хэмнж болох эдэр гэхгүй бол энэ талд нэмэлээдэг нөгөө илжиг морь хоёрын үлгэр байдаг гэдэг лөө нэгэн сөхрөө донгоо тачаагийн нэмтэлт нь ингэчдэг гэдэг шиг. Гэтэл ингээд зэрэгцээд за иргэдэд бол ийм ачаал нэмэх нь байна. Төр бол энийг ингэж төр энэ ачааг нь авъя. Та нар энийг аваад ир гэдэг юм уу. Нэг ийм параллельны юмнууд явах хэрэгтэй шүү дээ, тий. Гэтэл чин гашуун. Гэтэл чин бүтээмжийн менежер, хяналтын менежер нэмээд ажлын байр бий болгоод тэр нь хэдэн тэрбумаар яригдах. Диж мөнгө аваад байж. Цалин хөл сангамж аваад байж хахад энэ талд нэг энэ ч одоо суур хэрэглээ өстэй. Дулаан цахилгаан байхгүй бол өвлөхгүй шүү дээ. Манайх шиг эрсдээс уур амьсгалт. Одоо дандаа 100 байдаг орон болж дүүрч гэсэн тий. Одоо тэр уурын зоохнууд одоо яана. Уурын зоохнууд хийг авч чадахгүй л тэгэл. Одоо зөвхөн процессын үед энэ эрчим хүчний сайдны юм уу, засгийн газрын тэргүүн юм уу гарч уучлалтай гоох хэрэгтэй тий. Бичгээр ч хамаагүй эмгэнлээ илэрхийл. Тэгээд тэр станц дээр очиж ажил тий. Юу төрийн орд хэсээ тий. Яваад байгаа. Тэгээд ийм шуурхай арга хэмжээ хариу үйлдэл авч ийн гэдгийг мэдээлэх хэрэгтэй тий. Ийм л ажил хийхгүй 7 онцлогчлаа. Сүг сайд гэдэг нэг юм нэр томьёо байдаг. Гэдгийг хоёр мэдэх үү? Үгүй. Нөгөө сүг гэдэг нь сайдын үүрэг гүйцэтгэгч. Одоо баг тэр юу статус руугаа шилжчихсэн байгаа юм шүү дээ. Ерөнхийдөө хэмжүүлэлцэн. Тэгээд тэгтээ дараагийн засгийн газар томилогдох хүртэл гэхээр сайдын үүрэг гүйцэтгэгчтэй болсон учраас за сайд багт нь идэх чармаалт юу байлаа. Одоо ингээ бууцсан албан бусын ийм хоёрын хооронд байхад тэд нарт найдаж ямар нэг юм хүлээн гэдэг бол жоохон удлаал болж байгаа хаад. Тэгээ одоо эрчим хүчний ямыг ямар хүн авч яаж дааж явдсан бол тоо гэдэг жоохон амар л шүү. Тэгэд мэрэгжлийн үн томилооч гэсэн юмыг бас хэлж байгаа тий. Баахан бүтээмжийн менежер сая хэрэгтэй хэрэггүй бүтэц үүсгээд бас ингээд төсвөө чи ингээд цуцуулчлаа. Тэгээд нэмэх нь ингээд салбарын үн томилоод өгч гэдэг гомдлыг бол хэлж ш. Тэгэхээр чи чинь нэг цагаараа юм хэлээд байна тий. Сая нөгөө нэг ийм юм бас нэг өнцөг явсан тий. Нөгөө хитрхи олон толгойтой байхаар бие биенийхээ дунд найдаж хайдаг гэдгийг сонгодог жишээ чинь бас энэ эрчим хүчний салбар дээр гарч байгаа юм биш үү гэдэг юм ярьсан шүү дээ. Тэгэд реформоосоо төрүүлээд бүдрээд унчлаа. Бүдэрч унж хунахта сүүлийн 5 жилд 11 хүний амиар бүдэрч унж байгаа юм. Тэгэхээр ажлаа хийж байгаа дөхөд ээж болохгүй шүү дээ, тийм. Энд чинь үндсэн хууль заасан, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тусцсан ийм төрөөс олгож байгаа ажлын байран дээр хүүхэд ээж болмоор болох тийм. Тэр бол аюу харамсалтай. Ашиглалтын инженер золлоос л тий. За тийм ээ. За тэгээд мэдээж нөгөө хоёр дахь сэдв нь бол нөгөө л улс төр 3-7 хоног тийм гэж. Манай төрийн сойрголт дуучин болд бүгдээрээ улс төр ярих юм болооч гэж пост оруулсан байсан. Гэхдээ энэс өөр арга алах л та.
одоо жинхнээсээ нөгөө одоо хин гэдэг юу юуг л тодорхой чинь тий. Ямар ч байсан нэг энэ засаг огцрох хэсэг процесс чинь ингээд 2 хоног заваартай чинь нэг муу юм огцрлоо. Дараа чинь хан хинбэ гэдэг одоо ордон дотор бөөн хөл хөдөлгөөн чуулган болгоно оролдохгүй өнөөдөр чинь бас пүрэв гарагт бас сонирхолтой байлаа. Дулааны цахилгаан станц дээр осол гарсан тэр өдөр улс төрийн тогоонд бол бас л гал гарч ирсэн. Тэр өдөр давхцсан гэх юм уу да даваа гараг тий. Шинжэн тэгээд зайдл хурлцсан. Тийм. Ер нь бол гэхдээ энэ парламент дандаа нэг юм томилгоо юм уу эсвэл тэ огцруулах чөлөөлөх юм дээр л өстэй. Амар иж бүрэн эрц мэрц ямар ч амарын ингэж хурлдах юм тий. Гайхалтай. Тийм. Нөгөө ил хууль тань хэмжээнд бэ зүгээр чухам шүү эрц мэрц. Аимшигтай. Зэд үеийнхний хамгийн их үзсэн Өндөр эрттэй. Чуулга. Зэд үеийнхний хамгийн их үзэлттэй одоо чуулган гэж байна. Би л өөрийгөө бодсон шүү дээ чинь. Хөл өмхийн дэлхийн авраг мавраг гарч яхад унтчил байдаг хүн чинь. Чуулга утсан. Тэгээд чинь айгүй хичээгээд үтсэн. Тэгээд завсарлсан шүү дээ. Завсарлахаар нүдний хор гаргахыг гэсэн чинь нутсан. За тэгээд одоо 2 дахь процесс. Яг энэ нэг огцруулах үйл ажиллагаатай холбоотойгоор 2 дахь процесс нөгөө ерөнхийлөгч орж ирдгийг зөв буруу гэл янз бүрээр ярьж байгаа шиг байна тий. Тэр ингэсэн ш зүгээр ажиглагч шүү дээ тий. Үзэгч юм юу шүү ингээл үг хэлээлсэн тий хүмүүс чиний хэлгээр ямар айн ард болоод юм бэ пэ. Одоо тааман ямар гэл тий. Ингээл бүр за ер нь хүн огцруулах гэдэг юм бүр дэвшүүлэх гэдэг юм уу ч. Сүүлдээ бүр ингээ гайхаад тэр чуулганы уралдаан чинь шүүмж хэлж байгаа хүн алга. Баг ерөнхийлөгч болох хэрэгтэй юм. Мөлчилтөнд толгойж байна. Тэгсэн чинь яг тэр уур амьсгал нэлээд даамгаалаад байж чинь ерөнхийлөгч орж ирэл амаар хэлсэн штэ. Хамтарсан засгийн газрын ингэж харамсалтайгаар тарж байгаад ингэж харамсаж байна. Та нарын дүүнрийга тий дүүнрийгээ энэ хүртэл бүх чадлаараа дэмжсэн шүү гэд хаачиж байгаа. Би ерөнхийлөгч орж ирсэн өмнөх ерөнхийлөгч ортонд орж ирсэнтэй холбоотой байгаа л гэж бодсон штэ. Үгүй тэгээд тэрээр мэдээж энэ процессыг ажиглаад ингэж байж тэгээд бүр их тэнгэртэй байсан гэж хэлээд тэр чинь. Чуулган молгоны юу мөндөө ордонд байгаагүй гэсэн. Тийм үү. Дахиж ирсэн гэж хэлээ. Тэгэхээр бас их тэнгэрээс гараад дахиж иртэн тодоасан байна гэж байгаа. Ингэсэн шүү дээ. Тэр нөгөө нэг ихтгэл үзүүлэх тухай одоо тогтоолын төсөлтэй тэр дотор нөгөө парламентын засаглалыг одоо төвлөрдүүлжүүлэх гэдэг үг байсан. Тэр үгэн дээр аягүй их тоглолт явсан тэр өдөр. Энэ үгийг одоо онцлон ганц хэлсэн гишүүн номтой хоёр шүү дээ. Номтой хоёр тэр байнгын ороо чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ одоо яг юу гэсэн үг юм бэ? Тэгэл асуугаал байсан. Хэнийг хэлээд байгаа юм бэ? Юу хэлээд байгаа юм бэ гэдэг. Өөрөөр нь ярилах гад. Өөрөө бол ярьж өгөхгүйсэн. Тэгээд ч нэг 7-т бараг 2 цаг хүртэл үргэлжилсэн шүү дээ. 1 цаг хүртэл үргэлжилсэн. Тэгж жагаад нөгөө нөхөр чинь нөгөө оюун эрдэнэ ерхийсээ тесрээд энэ бол ингээд ерхийлэгч над руу нуруугаа харуулцаа. Би танхимаа өөрөө мэдчих чадхаа байлоо. Энэ бол тэгээ засаг дотроос болдорсан. Тий. Засаг дотроос намайг ажиллаж байгаа үед те ажиллаж байгаа үед одоо ингээ араас дараагийн ерөнхийсээ дараагийн засгийн газар бүрдсэн байсан. Гашуун сухад яваад ирсэн чинь дараагийн засгийн газраас ургалсан байсан гэж бүр хамаар хэлсэн тийм. Ер нь бол энэ огцруулах процесс гадаа байгаа жагсаал те өнгөрсөн хугацааны улс төрийг шууд ерөнхийлөгч рүү гэсэн. За тэнгуут мань ирэл ирсэн баг. Үнэхээр амар улс төр чинь тийм ингээд яг үедээ ингээд яваад ингээд нөгөө улс төрийн ингээд нэг юм эргэлтүүд нь амар тийм хүчтэй орох юм тий. Би нөгөө 4 удаа явсан гэдгээс нь тэр нөгөө шадар сайтын албаа өгчээсэн гэдгийг нь бол яг нарийн тохиож мэдэхгүй юм бэлээ. Тэрнээс ч нөгөө нэг их хурлын гишүүн байжгаад эрүүл мэндийн шалтгаанаар өөрийнхөө гэдэг лөө гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийн шалтгаанаар гээд явахт нь жагсаалт тэр чинь яг сонгуулийн холимог тогтолцоотой байсан тэр 4 жил ахгүй юу. Тэгээ саран гэрэл гишүүн 11 дээр нь чөлөө байжгаад орж ирдэг. Тэгээ ерөнхийсээ тухта буугаад ерөнхийлөгч болсон. Чи ерөнхийлөгч болохын тулд буусан. Тийм буусан. Тэгээ 5 чигтэй ээж. Өөр яаж явлаа. Тэгээ тэр үгийг яг ингээд задлаад унших юм бол бас амар гэлсэн байгаа тий. Ер нь мэдрэмжтэй ингээд цогцолтойч орж илээ тий. Тэгээд тэр чинь тэгж байгаа. Нөгөө нэг хилээд явахта за би ингээд үгээ хэллээ. Шаардлагатай бол дахиад орж ирнэ гэж байгаа тий. Би сүрдүүлэх штэ. Тий бараг зан хэлээд байгаа шүү дээ. Яг дахиж орж ирээгүй л тий. Тийм тэгээд яг тэрний ардалт хэлсэн ерөнхий сайдын үгийг би бас их хүчтэй үг байх бах та гэж бодсон чинь. Жохон тийм байсан. Тэгээд шүүгэлддэг болгоно гэжсэн. Тэгээд шүүгэлдчихлээ л тий. Хүчтэй яригдэж байгаа хүмүүсээс бүгдээс нь ам асууж тайлбар авсан. За бүгдээс нь ч гэж явах хэрэгтэй 4-5-аас нь авсан. Учир амар сайхнаас өөр хийнээс хотын дараагаас учирлаас баццэг сайдаас л авсан. Амнаас нь одоо авсан. Жавхлангаас авсан байсан. Жавхлангаас нэг хоёр тийм J2-оос тийм юм байхгүй гэдэг хариултаа өгсөн байсан. Тэр дотроос
амаараа үгүй гэдэг үгийг хэлээгүй нь амар сайхан байсан. Бус нь үгүй өмнөхөө ээж штэ тийм юм огч яригдаг. Би бүр бодоочгүй юм бичүүлээчгүй гэж хэлж байна. Би өгдгөн хүн ингээд зогтаад байдаг нэг юм байсан. Зандан шатар тий. Тэгээ зандан шатар бол амаараа юм хэлээгүй. Тэгтээ ажлаа хийгээд. Тэгтээ тэдний амнаас гарсан үгэнд итгэлтгүй шүү. Итгэлтгүй. Болохгүй гэж байгаа юм бол. Тийм намын шаардлагаар журмын нөхцөлөө итгэлийг тааж тийм нөгөө нэг үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг юм яриад гараад ирдэг шүү. Одоо тэгтээ нөгөө энэ нюансыг бас нөгөө нийгмийн мэдрэх гэдэг чи одоо дахиад хүрэлсөх дээр яригдах гэдэг шүү дээ. Дараачийн хүн чинь одоо таны үнэхээр амар итгэлт хүн ч юм уу? Эсвэл намаа чирэх, намын дарга гэдгээс үл хамааран нийгмийн итгэлийнхээ ингээд хүлээн зөвшөөрөгдөхүйц кандидат байх ёстой шүү. Хулгайд орооцолтой. За гадагшаа яваад нэг англи хэлээр хүнтэй 5 үг сольждаг. Тэ? Нэг юм арай өөр нэг юм эвтэйхэн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх хүн оруулж ирэх гэдэг чинь бас чухал шүү дээ, тэ? Тэгвэл үнэхээр намын асуудал байгаа л баг. Тийм л. Одоо энэ дээр ч нөгөө нэг ерхийлэгч баялагын сан ярьчлаа. Оюун эрдэнэ баялагын сан яриад байгаа. Тэгэхээр дараагийн хүн бас нэг баялагын сан гэдэг тухай ярьдаг сэтгэл юм байна. Энэ ямар ч гашуун цухалтад байхад дараагийн засгийн газар зурагдсан байсан мөртлөө хэрвээ тэр үнэн бол өдөрт айл за ерөнхий сайдын нэр ороод ирэх ёстой шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Ингээд заавал энэ юун дээр би нөгөө нэг энэ нам доторх тохиролцоо гэхээсээ илүү санал болгож байгаа хүмүүсээ ингээ хөзрөө дэлгээд ил гаргахаар нийгэм яаж хандах вэ гэдэг тэр реакц дээр л хүлэгдсэн байх гэж бодсон шүү дээ. Төлөвлөжсэн хүнийг нийгэм хүлээж авах уугүй юу гэдэг дээр эргэлзээ үүссэн байж болох юм гэдэг нэг таамаг нөгөөх нь за чи арай тэ цэвэрхэн гэдэг юм уу хар түүхгүй гэж санал болгосон хүн өөрөө татгалцсан байж болох уу? Надад болохоор ингэ санагч. Одоо эн чинь бид нар чинь нөгөө өмнөх дугаард дээр нөгөө баахан хүмүүсийг авчаал за энэ магадгүй гэж яригдж байгаа хүмүүсийг гээд өөрсдийгөө сэвүүлж байгаа хүмүүсийг л баг ярьсан шүү дээ. Тэгтэл одоогийн засгийн газар чинь 20 хэдэн гишүүн 23 сая. 23 сая гэж одоо тэр 23 үний оронд орох дахиад 20 бараг 30 40 хүн ч юм уу тий. Нэг салбар дээр нэлээд хэдэн кандидат бас өрсөлдөж байгаа шүү дээ. Тэр хүмүүс л гүүгээд нөгөө нэг бужигнуулаад тий нэр дэвч магадгүй гэсэн одоо тэр хүмүүс дээр ч очиод гуугаад энээс болоод удажиж магадгүй. Гол нь бүтц бүрэлдэхүүн шүү дээ. Аль салбарыг аль сайд удирдах вэ? Юу хийх вэ? Тэгээд засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дээр юу хийх? Би ингэж бодсон шүү дээ. 126 гишүүний зураг гаргаж тавьж байгаад ардын намын нэг 60 хэдэн гишүүн байна тий. За тэр дотроос би яаж ялгаж харж байгаа юм гэхэлэр за энэ намын өмнөх жишг гэдэг юм уу бичигдээгүй дүрмээр бол анх удаага гишүүн болсон хүмүүсийг канселддаг тий. Оруулж ирж. Ямар ч найраа байхгүй зүгээр гишүүнээ хий. Та нар ядаж 2 удаа сонгогдож гарч ирж иргэдийн итгэлийг хүлээж дараагийн албан тушаалын тухай ярина нөхдөө гэж ингэж өмнөх түүхүүд нь ийм процесс явдгийг гэрчилсэн нам баггүй юу. Жагсаалтыг хаснаа бас тий. Тэгэхээр анх удаа гишүүн болсон хүмүүсийг ингэ хасчих. За дээрэс нь яг одоо кабинетэд байгаа хүмүүсийг хасчих. Юу ч гэсэн. Яагаад тэгэхээр дийлийнх нь улирсан хүмүүсээ гэдэг утгаар ингээд хасаад тоолох юм бол за нэг 14-өөс 16 хүн байна. Гэхдээ хуулийн боломж нь дандээлтэй сайд нар орж ирэх боломж байгаа тий. Байгаа. Тэгэхээр дандээлтэй ерөнхий сайд ажиллах болно. Болохгүй гэж бол заагүй тий. Болохгүй гэж заагаа. Болохгүй гэж заагаа. Гэтэ нөгөө иргэдийн мандат хувьд ямар байх юм тий. Иргэдийн мандат аваагүй хүн тэнд ингээд засаг төр гэдэг юм байна тий. Иргэдийн мандат гэдэг нь нөгөө нэг нэр дэвшээгүй хүн байвал яах вэ? Бас сонин гэдэг нэг ийм хувилбар байгаа шүү дээ. Өмнөх саяны сонгуульд тий нэр дэвшээгүй үлдсэн мөртлөнгөөсөө тийм хүн байж болох уу гэдэг хувилбар яах вэ яригдаж болно. Тэгэхээр нөгөө нэг хэсэг дан давхар дээлээ чинь дандаа давхар анч гэж үзээл, дандаа дан байвал яадгийн гэж үзээл. За тэгвэл дөрөв гэдэг коват тавья гэл ингээл янз бүрээр үтсэн. Одоо бол нь ерөнхий сайдын тухайд ч кабинетын гишүүдийн тухайд ч дан давхар байх нь нөгөө бүх боломж нээлттэй байгаа л гэсэн үг. Одоо тэр юугаа хасмар тий. Салбар дуунд байх ямгүй сайдрыг. Тийм. Нөгөө 20 минут олон шадрыг ямар тий. Олон шадрыг нөгөө нэг ямгүй сайд нарыг яанд удаа цөөхөөс ажлын алба үндэсний ороо гэдэг дагалдсан байхын тэр одоо тэрний гомдохгүй гэдэг нөгөө хүн нам арчсан намаа ажилдаа болох гээд шинээр үүсгэсэн хиймэл бүтцүүдээ одоо шууд бүгдийг
одоо дараачийн ерөнхийдөө шүүр ажиллагаа гэдэг нь одоо жинхнээсээ ажиллуул тий. Миний ойлгож байгаагаар баг сангийн яамны нөгөө нэг юм төсвийн хуваарлтууд ч зогсонг байдалд орчиж явах шиг байгаа. Яагаад тэгэхээр дараагийн бүтэц ямар болох юм, бүрэлдэхүүн ямар болох юм, тэгэхээр төсвүүдийг дахиж хуваарлах хэрэгцээ шаардлага гарч магадгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд юмнууд жоохон зогсонг байгаа. Тэгэхээр энэ байдлыг удаахгүй тулд 30 хоног гэл ингээд нэг эцсийн хугацааг нь хүлээгээд илгүй ер нь аль нь орж ирэх боломжтой. Наадмаас өмнө жигдэрч. Хэрвээ их хурл нөгөө нэг гар өргөөд олонхын дэмжлэг авч чадахгүй бол дараагийн хувилбар гэдэг юм байгаа. Тэгэхээр энэ бүх процесс нийлээд 30 хоног гэхээр ер нь бол ойрын үед орж ирнэ. За тэгээд бүтэц ямар байх юм, хамтрал ямар байх юм гэдгээс хамаарат ингэх байх. Процессын хувьд удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлтөөр миний ойлгож байгаагаар бол нөгөө самж болж байгаа хүмүүсийг цөөлнө штэ тий. За энийг хаасан ингээд ингээд шигшээд за нэг юм цөөхөн нэр баг хурал руу оруулна. За энэ ингээд процессыг явна гэд намын вебсайтыг ухаад удирдах зөвлөл нь ямар хүмүүс байд юм бэ гэд ингээ харсан чинь жоохон сонирхолтой санагтаад. За дарга нь хий. Дарга нь гинсэг. Содотор дарга байна. За тэгээд ингээд нэг 32 гишүүн байна заяа. Би зүгээр энэ дотроос юу харав гэж утсан чинь сая чуулган энэ дотор нэг 14 мөргөн ширхэг юм. Арай 50 хүрэхгүй хувь нь гишүүд байна. Намын даргын дэмжигч талынхан удирдах зөвлөл дээр бол бас нэлээд жин дард юм байна да гэж. Ингэж бодсон. Амар баясгалан оюун нөгөө нэг оюун эрдэнэ оюуны ус нэлээ. Тэр үед бичсэн хүмүүс нэлээд байд юм бай. Тэгээд одоо энэ чинь ер нь бол үр дүн амар баясгалан оюун эрдэнэ нэрээ нэгт байгаа юу? Эсвэл нэрээ муудчихсан байгаа юу гэдгийг баг энэ тест. Би тэгээд ингэж ойлгож байгаа зөв удирдах зөвлөл рүү намын дарга нэр барьж орно. Удирдах зөвлөлөөс гарсан нэрийг Содотор дарга баг хурал руу барьж орно. Баг хурлаас гарч ирсэн нэрийг ерөнхийлөгч барьж их хурал руу орно. Тэ? За ингээд процесс үргэлжлээ дараагийн 7 хоног гэхэд ерөнхийдөө бид нар нэг ерөнхий сайттай болноо. За тэгээ ерөнхий сайд хамтралаа зарлана, бүтэц бүрэлдэхүүнээ зарлана, бага зарлана. За мэдээж сайд нарын тухайд түрүү ярьсанчлан нэг юм гишүүн байгаа бол нэг 14-5 хүний дотор ингээд асуудал яригдана. Зүгээр хэвлэлээр яваад байгаа мэдээлэл бол одоо байгаа сайд нарыг үлрэхгүй гэдэг яриа нэлээ. Нэг 2 моёр үлэрцнийг бол одоо болно. Гэхдээ яг уламжлалаа эвдэж чадах юм бол нөгөө энэ парламентын аягүй том онцлогч нь жагсаалтан дотор нөгөө яг салбарын экспертүүдийг ингэж оруулж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энэнийхээ хэрэгээ гаргах юм уу гаргахгүй юм. Нөгөө уламжлал өмнөх жаншлаараа ингээд за та нар нэг удаа сонгогдсон юм чи ингээд канселтчих юм уу? Эсвэл энэ дотроос бас цойлтож ганц нэг хүнийг тухайлан салбар дээр тавих юм уу гэдэг нэг юм асуудал гарч ирнэ. Дээрэс нь одоо байнгын орооны дарга хийж байгаа бүлгийн дарга хийж байгаа ч гэдэг юм уу ийм хүмүүс сайд руу зүтгэх маш их магадaltaй учраас ер нь ингээд харах юм бол одоо нөгөө том зургаар нь гэдэг үгийг хэрэгжилж юусоо болохгүй шүү гэж өөртөө хэлсэн боловч хэрэглээд одоо сайд байгаа хүмүүс байнгын орооны дарга нарыг ингээ барай солих юм байна даа л гэж. Одоо дараагийн засгаас ингээд хүсэх гой мөрөөдлөө яриад хөө гэдэг. За вэж энэ өнгөрсөн засгийн газрын одоо үлдээж байгаа өвийг ярих хэрэгтэй шүү дээ. Сая ингээд юу хийв те? Засгийн газрын хуралдаанаар сая ингээ те. Саяын 3 дахь хурал тэрний өмнөх 3 дахь хурал гэдэг нэг юм хурлуудаас байх хуйлууд хөргөмөрч байгаа те. Маш олон татвартай эдийн засгийн холбоотой багц хуйлуудыг пак гэдэг хөргөмөрсөн. Тэгтэл энэ нөгөө нэг эцсийн үр дүн гараагүй учраас яг шашигтай ажил мөн үү биш үү гэвэл жоох эргэлзээтэй тий. Яг нэг үйлчлэлч өөрчлөе гэдэг та нар шаардлагатсан болохоор ингээ үлдээсэн шүү дээ. Та нар дараагийн засгийн газар яагаад энийг одоо батлахгүй байгаа юм гэдэг. Эсрэг улс төр гэж тий. Улс төрийн үйл явцгагүй. Логикийн хувьд бол одоо бүрдэж байгаа засгийн газар чинь энэ хуулиа эдийтлэх хэрэгтэй. За энэ нь бол болж гин энэ нь болохгүй байна гэдгийг дахиад редакцийн засвар хийвэл нэг жилийн ажил бол болох бах. Гэхдээ одоо байгаа татварын багц хууль мэл дээр нэх амар том өөрчлөлт бол байгаагүй шүү. Нөгөө орон зай байхгүй учраас юм жижиг юм юмнууд явсан. Би одоо дараагийн гарч ирэх засгийн газрыг ингэж л бодож штэ. Нөгөө мэдээж за төрийн бодлого ингээд их хурл баталсан учраас үргэлжлээд явах юмнууд үргэлжлээ явах л ах. Гэхдээ энэ 14 гэдэг мөрөөдлийн тоогоо жоохон цөөлөөд. Жишээ нь бид нар ингээл ийм эдийн засагтай ийм жижиггүй ус байж 14 мега гэдэг ангилд багтах төслийг нэгэн зэрэг санхүүжүүлээд аваад явах эдийн засгийн боломж байхгүй улс шүү дээ тий. Тэгэхээр мэдээж алсын юм нь явуулгүй л яг зэрэгцүүлээд яг тулгамдсан асуудлуудаа дор нь шийдчихээсэ гэж ингэж хүсэж байгаа. Ягаад тэгэхээр одоо төсөв боогдоод баг ингэ болчихж шүү дээ. Ингээд хилцдэг нь л
намрын чуулган болохоос биш өдөө цагийн яамныхаа эд бужигнаад ирэх оны төсөв боож байгаа. Тэгэхээр нөгөө татвар нийгмийн даатгал нь яах юм гэдэг энэ нэг тулцсан асуудлууд иргэдийн ачааг үнэхээр хөнгөлөх боломж байгаа бол тэрийг нөгөө жижиг гэдэг асуудлуудыг зэрэгцүүлээ шийдээ явахгүй бол одоо айлаар бол юу гэдгийг өвөл болох гэдэг хүүхэд нь өвлийн гутлахгүй байхад бэжээ 3 жилийн дараа би 10 гутал авч өгнө гэдэж болохгүй шүү дээ. Одоо яг мега гэдэг үгэнд ингээд бүр чиглээ хэдүүлээ. Одоо мега юм уу? Одоо төсөв ингээд ярихаар энэ жил нь шүү дээ шинээр эхлэх төслийг арга хэмжээнд мөнгө тавиагүй төсвөөс. Үлдсэн юмныхаа санхүүжилтийг дуусгаж мусгаад хаагаад ингээд аягүй цэцэлж чаа. Чавлан сайдын хийсэн нэг юм. Нөгөө талд эн чинь барилгын компаниуд бол шинээр ингээд нөгөө ажил төрөөс орж ирдэг ажилнууд байхгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд энэ 7 хоног юу болсон бэ гэхээр self debt гэдэг нөгөө хот 500 сая бонд босгоод тэр мөнгнөөсөө self debt нөгөө одоо хотын мега төсөл юм да тий. Хот чинь 24 мегатай болох гэдэг ба шүү дээ. Тэрний нэг нь хятад компанид энэ төслөө өгсөн мега төсөл учраас том мөнгөний чадамжтай компанид өгсөн гэж нэгдүгээр орлогч нь хэлээд байгаа. Эдийн засаг хариуцсан. Тэнгүүд жигсагчд гэн барилгынхан өнөөдөр ордны баруун талд очиж суусан. Барилгачдын холбоо дахин мэдээлэл хийсэн. Тэдний ийм аргумент ярьж байгаа хгүй. Бид нар төсвөөс ингээд нөгөө нэг хэрэгжих юм байхгүй болсон. Хувийн хвшил бол байгаа мөнгөөрөө нэг ингээд жижиг сажиг ажиллаа хийгээ явна. Энэ тогоон дотор ингээд энэ салбарт эргэлдэг мөнгө чинь ингээд таг гэд ингээд хомигдоод байхгүй болчихж байгаа маа. Тэгэхэд тэнд 2 их 80 төгрөгийн төсөвтэй ямиг хятад компани хятад ажилчдад өгж байгаа нь буруу. Бид нар бүгдийн авыг ээгүй штэ ингээд нэг хэсэгчлээд биднэрт ажил өгөөч. Энэ төрийн мөнгө ингээд ард түмний мөнгө юм бол бид нар орж чадах юма хийл да гэдэг 109-ний шаардлага тавиад талбайн баруун талд өнөөдрөөс суулт зарлж байна. Тэгэхээр мега ч бас сонирн байгаа биз? Бараг 5 хоног үргэлжсэн баха. Нэг каскнуудаа тийм тавиад газар тавиад ингээд нэг юм згсаад байгаа тий. Тэгээд 109-ний сонсохоор бас суулт руугаа орчиж байна. Гэхдээ бас аюу сонирхолтой. Бид нар зээлж авсан мөнгөө айл гэд бодъё л да хэдүүлээ ингээд гаднаас нэг мөнгө босгоод авлаа заяа бид нарыг барьцаалж аваад ингээд тэгээд гоё болгоно хотоо гоё болгоно мөнгө авлаа тэгчээд тэндээс нэг хүн оруулж ирээ тэр мөнгөө буцаагаад өгөөд гаргаж явах чинь үр өгөөж үр шүмийн яг хөө үнэхээр тэр нөгөө одоо юмын шаардлагыг хангахгүй байгаа шаардлага ингээд хэсэгчлээ жижигчлээд хий гэдэг имийг амар баясгаланд арга загинсан чинь өөдөөс нь тийм хариу ирсэн. Тэгээд энэ процесс бол ингээд энэ жилд амнаж үргэлжлээд 2 их 80-ийн мөнгийг энэ дотор багын хэсгийг авч үлдээч гэдэг ийм асуудал бол үргэлжлээд. Тэгэхээр төсөв мөнгөний ингээд ажлын байр барилгын салбар аягүй сонирхолтой юм бас хугацааг туулахаар л байна. Эч нөгөө нэг гэрээ анх яаж хийсэн бэ гэдэг те. Одоо чинь хөрөнгө оруулалт юм уу тэр төсөл хэрэгжүүлэх гэрээг хажуудаа ингээд тохирохдоо нөгөө мөнгө өгч байгаа газар бол тэгвэл хятадын компаниуд энэ ажлыг хийнэ гэдэг энийг нь зөвшөөрсөн бол тэгээд одоо яалтаа гэлээ. Тийм л юм явж байна. Тодтол энэ төр юу сайн л тий. Нөгөө нэг одоо ч нөгөө нэг алтан гэр сайд ч одоо 200 дотоод иргэн сайдаар ингээ баг хугацаанд ажиллалаа тий. Баггүй л хийжтэй яаж. Тэгээд сая чи ингээд яг засгийн газар огцрох тухай асуудал яригдангууд аюу олон үйл ажиллагаа гисгэн өргөмөрч баггүй усыг хөвөлт. За зарим нь бол өмнө нэлээд сайн хилцүүлэх гэсэн, зарим нь хилцүүлэх дутуу. Тэнгүүт нэг хэдэн хуулиуд байна. Одоо чинь дампуурлын хууль байна тий. Дампуурлын хууль бол олон жил яригдсан. Гэрүүлийн хуулийн шинжсэний хариулах тэмцээг өргөн барья гэдэг чинь шүүгэн шийдрийн хууль. Шүүгэн шийдрийн хууль чинь бүр багцсан байлээ. Тэгээд чинь одоо нөгөө нэг өнгөрсөн хугацаанд яриадсан юм болохоор нөгөө эрүүгийн эрг бол ингээ яс шийдэгдсэн бол тэр нь биелээд байна. Иргэн захиргааны иргэн шүүхийн шийдвэрийг үздэгдэл хэрэгсэхгүй байна. За гэр бүл салаад тэтгэмжээ өгөх үү те. Тэгээ энийг шийдэх нөх хуулийн төсөлд орж ирсэн чинь энэ дотор нэг юм сонин залт боллоо. Одоо энэ шүүхийн шийдвэрийн хуулийнх нь 12 дугаар зүйлэл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын одоо бүрийн эрх байгаа байхгүй юу? Тэр дотор 12-ийн 1-10 дээр шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь халахвчийн байгуулах, татан буулгах, нууц гүйцэтгэх ажилтан ажиллуулах, халах шийдвэр гаргах, үйл ажиллагааны хэлдэг. Халахвчийн байгууллага гэж ямар юм хэлээд. Та халахвчийн байгууллага гэж мэдэхгүй юу? Мэдэхгүй. Өдрийн засгийн газар л гэж мэднэ. Тий. Халахвчийн байгууллага гэдэг бол үндсэндээ гүйцэтгэх ажил хийдэг байгууллага байхгүй юу? Одоо хараа халахвчийн байгууллагыг манад цагдаа тагнуул хоёр ийм халахвчийн байгууллага байгуулах хэрэгтэй. Тэр нь болохоор одоо жишээ нь ингээд телевиз байлаа гэхэд нэг юм телевиз байгуулчихнаа. Байшин дотор тий. Тэгвэл тэр телевизд ажиллаж байгаа хүмүүс телевизийнхаа ажлыг хийхгүй гаднаас нарах хэлээс тий. Яг үндсэн ажил нь болохоор нэг гүйцэтгэх ажил хийдэг. Тагин чагна гэсэн үг шүү дээ. Ийм байвал.
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ийм ирэх байгуулж байгаа. Үгүй ээ. За одоо нөгөө шалгадаг те процессыг ингээд тодорхой болгодог цагдаа магдаач гэдэг юм уу те. Эзнэрт бол болно шүү дээ те. А гэтэл одоо авилгын даргад одоо авилгатай тэмцэх газар тийм ирэх байхгүй. Авилгатай тэмцэх газар одоо тий албан тушаалтнуудыг шалгадаг учраас энэ байгууллагад халахвчийн байгууллага байгуулах ирэх өгдөө тий. Орон тойгч мэддэггүй шүү. Тэгсэн мөртлөө шорон дотор ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм ингээд тий яг одоо мөржин шалгах нууц ажил гэдэг ч юм уу тий гүйцэтгэж мөрдгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагч одоо нөгөө шийдвэрийг биелүүлдэг газар үү. Хүнээ ингээ хориод тэр дотроо. Тэгтэл одоо жишээ нөгөө чимгээс содном даржаа энэ төр чинь нэг юм хүн гаднаас оруулаад тий. Тэр хүн ирүүдэл. За эндээс чинь болоод 20 анги дотор гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон. Харин 20 анги дотор нөгөө өвмэн саман гарахаас эргэлээд тэрнтэй холбоотой гүйцэтгэх ажил явуулж болно гэдэг нэг хүрээ хязгаар нь хумсан байхгүй. Тэгсэн чинь одоо энэ хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад шоронгоос гадна халахвч байгууллага байгуулах эрхийг даргад нь өгч байна. Амар сонирм байхгүй. Энэ одоо манусын одоо бидний иргэний юунд бол нэг хамаарах юм байна шүү. Тэ одоо хүүхдийн тэтгэмж төлөгдөхгүй байгааг яваад тагнаад аав нь яг ажил хийж ийн гэдгийг мэд гэж болоо хийхгүй байх. Тэгэхээр энэ өөр шүүхийн шийдвэр чи одоо иргэний хэрэг байхгүй юу? Иргэний ингээд эрхийг одоо яваад хангуул энэ энийг ингээд зодсон юм байна мөнгөний өг гэдэг. Өгвөл ажил алдтан хөдөлмөр хийлгүүл гэдэг газар үстэй. Наа чи яа. 20 ангийн доктор одоо зоон дотор үйл ажиллагаа явуулдаг одоо тий яг эрүүгийн эрхтэй холбоотой бол тэргийг хийж байгаа шүү дээ. Тэгтэл зооноос гадуур халахвчийн байгууллага байгуулж яг юу хийж байгаа. Энэ амар сонир шүү тий. Энийг хүмүүс одоо их хүндэх ёстой юм тий. Одоо хуулийнхан бол сайн мэдээсэй л гэж бодчих. Гайхаад нөгөө нэг энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэдэг дээр чи одоо жишээ нь тэр нөгөө нэг жишээ гаргаад байгаа хүүхдийнхээ мөнгийг төлдгөө мөлдгөө ингээд зүгтаагаад ингээд байдаг тэр хүмүүс төр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсэн үг үү? Тэрийг бол тоош. Тэр чин банкны картын бүх гүйлгээ өстө дан ямар цахим системээс нь аваад ажил дээр нь очиж үзсэн. 20 ангийн зоон дотор одоо нэг эмгтээчтэй өрөх байлаа гэхэд тэр дотор одоо нэг моёдлын цэвхүүд байдаг тий. Тэр хүмүүс ингээд яд идэж явахдаа хажуугаар нь ажил хийгээд орлогоогоо тохирлоод үлддэг. Тэр бол гадны байгууллага тий. Гадны одоо нэг цэрх биш шүү дээ. Говь гоё юм яа. Хоёул маял. За манай ихэнх хорихууд бол нөгөө нэг юм орд газар ингээд түшгэлж байгуулагч тоосхны ойрох мөрөх гэдэг ч юм уу тий. Жонш монш олборлох. За тэрнийг одоо нөгөө нийт тусдаа алдсан хөдөлмөр гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд хорхингийн хоригдлуудыг тийм ажилд хийлгдэг ус. Тэгвэл тэр чинь бүр ингээд халахвчин байгуулалт чинь бүр гарч явах гэдэг байна. Ачаа сайн сэдв шүү. Тэгээд дараа нөгөө халахвч ажилтан. Энэ хуулийн төсөл хэлэлцүүлэхт ороод ирэх юм бол бас жоохон сонирхож үзмээр юм байна тий. Хурлын дарга юу хэлсэн бэ гэхлээр ер нь бол хууль хэлэлцэх процесс айгүй юм удаж байна. Тий ингээд орж ирсэн гацаад зогсчдаг нэг ийм байдалтай үргэлжлээд байна. Тийм болохоор нөгөө нэг байнгын ороод хууль хуваарлаад энийг эрчимжүүл гэдэг юм сая ярьлаа. Засгийн газрыг огцруулах чуулганы уралдааны үеэр би бас бодож ирсэн нөгөө одоо энэ кабинетад ажиллаж байгаа сайд нарт хэдэн хуулийн төсөл өргөн барихад бэлэн болгоод ингээд үлдээлээ гэдэг үйлбэр аягүй олон хэллээ. Тэгэхээр энэ бүх юмнууд гацаанд орж байгаа гэсэн үг. За тэгээд засгийн газар солигдохоор нэг болдог процесс юу вэ гэхэлэр дараагийн гарч ирсэн сайд нь те өмнөх сайдынхаа өргөн барьсан ч юм уу бэлтгэсэн хуулиудыг эсвэл задлаад их хурл руу оруулсан хуулиудыг буцааж татдаг. Тий. Тэгэхээр энд парламент нэг ийм ажилгүй хийж хүрсэн газар болчих үе дээ гэдэг нэг ийм асуудал байгаа юм шиг надад санагдаад байна. Зүгээр яг одоо гүйцэтгэх засаглал нэг ийм байраа олох төхнөхөөс гадна парламент бас яг энэ боломжийг ашиглаад тэр нөгөө парламентын сонгодог парламент гэдэг тэр хэв шинж төгөлдршил рүүгээ бас жоохон төхөх алхмуудыг хийхгүй бол одоо сүүлдээ парламентын нэр хүндийн асуудал яригдаж эхэлж штэ тий. Тэгэхээр нөгөө парламентын засаглалтай байх ёстой гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг биш иргэд жим мэтгэл үнэмшилтэй болохын тулд парламент бас хэд алхам хийх ёстой байна гэж би ингэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр одоо тэр эргүүлэн татах болцол хангачаад байгаа тий нөгөө нэг алтан ёсоор бичиг цаас болоогүй боловч ийм нийгэмд явж байгаа яриа өөрөнд холбогдсон хэд хэдэн гишүүний асуудал шүү дээ. Гэхдээ дээж үхээ шийдвэр нь гарчаад биелэгдэхгүй байгаа. Нөгөө шүүхийн шийдвэр чинь тэр мэрийг очиж чимээр байгаа тий. Тэр гишүүдийг одоо татах бол татаад хариуцлага тооцоод энэ процессыг явуулах нь иргэдийн итгэл найдварыг сэргээх ийм бас нэг алхам болно гэж нэг дүгээрт нь бодож байна. Хоёр дугаарх нь
сая би зүгээр тэр нөгөө нэг огцруулах чуулганы уралдаан дээр анзаарагдсан нэг зүйл яг салбар хариуцж байгаа гэдэг юм уу, жагсаалтанд байж байгаа гишүүд айгүй зөрөгтэй байр суурь илэрхийлдэг юм байна. Аль ч намаас тэр одоо жишээ нь ардчилсан намаас бол баярмаач гэдэг юм уу те, жаргаланч гэдэг юм уу, цэнгүүн гишүүнийгч гэдэг юм уу, ингээл гоё имижтэй болж байгаа эмэгтэй гишүүдийг хэлж гээ. Сая тэр нөгөө засгийн газрыг огцруулах ерөнхий сайдын тэр нөгөө ихтгэл хүлээлгэх бичгэн дээр яг бичиг цаастай, үндслэлтэй, хуультай тулгаж ажилласан хүмүүс ээ штэ. Инх төвшин гишүүнч гэдэг юм уу те, анар гишүүнч гэдэг юм уу, эсвэл баасан жаргал гишүүнч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нөгөө нэг чагсаалтаар орж ирсэн, мэрэгшсэн энэ хүмүүс бас ингээд нөгөө нэг байр сууриа бэхжүүлэх, иргэдэд итгэл найдвар өгөх тэр гал цог яг тэр хэсэг бүлэгтэл байгаа юм байна гэж би бодсон. Цааштай байх уугүй юу гэдэг чинь одоо ажиллаж байгаа хүмүүсээс амар их юм шиг байна тийм ээ. Дээрээс нь нөгөө нэг 126 зөв үү буруу юу гэдэг энэ хувь тавилан бол бараг чагсаалтаар орж ирсэн гишүүдээс хамаарах юм байна гэж ингэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө тойрогоос орж ирсэн гишүүд бол дараагийн тойрогтой байхгүй гэдэг ч юм уу ийм асуудалтай бүлэгдээд ингээд дотроо өөрийг бодсон ч илэрхийлж байгаа нь өөр байх жишээнүүд айгүй их байдаг. Тэгэхээр чагсаалтанд байгаа гишүүд бол итгэл найдвар шүү. Энэ парламентын дархлааны итгэл найдвар бол одоо яг чагсаалтаар орж ирсэн гошин салгах юм байна шүү тий гэдэг. За зөвхөн энэ огцрохгүйтэй ч холбоотой биш. Өмнө нь илэрхийлжсэн байр суурьуд тий нөгөө хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой гэл тэгэхээр усан чам царай ондоо юм байна ч гэдэг юм уу. Төсөв хилцгээд яалаа тий. Тэгэхээр энэ хүмүүс чинь яг хэрэгтэй юм байна. Чагсаалт гэдэг чинь бас гоё юм байна гэдэг мэдрэмжийг ингээд ийм амсуулаад орхичих биш. Цааш нь илүү их баттгахад тэгэхээр эднэрээр дамжуулаад за тэгээд парламент гэдэг чинь хариуцлага тооцож чаддаг тий урамшуулж чаддаг гэдэг ийм тогтолцооныхоо бэхжилтүүдийг бас зэрэгцүүлээд хийхгүй бол засаг гэсээр хагаад нөгөө парламент нэг мэдсэн чинь айгүй хүчгүй сул дорой нэг ийм имижтэй болоод үлдчихгүй дээ гэдэг нэг ийм юм. Өстой гоё юм зүгэн тий. Ганцаарсаа. Улаанборхныг ярий гэж одоо хэдүүлээч түрүү ярьж ирсэн тийм. Одоо энэ нөгөө нэг 13 сегмент гэдэг сайт байдаг. Энийг нөгөө иргэд бас сайн мэдээд авчаасаа гэж байна. Энд болохоор нөгөө эрүүл мэндийн салбарын юм статистикууд датануудыг орж байгаа. Энэ нөгөө туршилтын сайт л та. Гэхдээ ингээд ер нь туршигтаад ингээд явж байгаа. За энэ дээр бол яг одоогийн байдлаар усын хэмжээнд 5508 гэж. 5508 Улаанборхын өвчнөр өвчлөгдсөн одоо энэ ингээд батлагдсан байна. Гэхдээ өнөөдөр бол зарсан тоо бол тий 5700 гэж. Тэгэхээр энэ арай хоцролттой явж байгаа гэсэн. Судлалын үндэсний төвийн сошиал хаяг нь бол над хоёроос ч бас арай хоцрогдолтой байд юм байна. Улаанборхан чи ингээд нөгөө устдаж алга болоод манайх дэлхийн 2014 байгууллагаас нэг гоё бичиг аваад байсан шүү. 2014 онд нөгөө нэг Улаанборхныг таслан зогсоосон 4 төхөөрөн гэдэг ийм басламж манай улсад өгөөд батламж өгсөний жил хагасын дараа Улаанборхан бас товдолт вакцин арайч өнөөдөр их шиг биш болов. 90% товдолт вакцинтай хамрагддаг. Яагаад ингээд яач уу гэдэг тгийг харав. Одоо энэ сүүлийн үед одоо энэ ковидоос хойшоо тий хүмүүс нөгөө вакциныг эсэргүүцдэг хэсэг аюу их бий болцсон. Үйл итгэгч нар тий. Одоо ингэт юм байна. Энэ нөгөө ээж нар сайн мэдж байгаа. 9 сартад 2 настад 1-2 дугаар тунгийн хийд юм байна хүүхдүүдэд. Тэгээд ийм нөгөө вакцин хамрагдахгүй байгаа. Хүүхдүүд аюу их нөгөө өвчлөж байгаа юм байна. Тэгээд энэ нөгөө нэг дийлэнхэн сургууль цэцэрлэгээсээ авч ийн гэдэг чинь нэгнээсээ халдаж ийн гэсэн. Яагаад гэвэл энэ өвчөө өөрөө нөгөө агаар цэцлийн замаар халдварладаг. Томчууд өөрсдөө нөгөө өвдөхгүй байгаа ч гэсэн нөгөө юм тэгч болоод байдаг. Тэгч болоод авчиж өгöd байдаг. Тий. Тэгээд сая нөгөө хүүхдийн баяраар ч нөгөө эцэг эхчүүд чинь хань хоргоны нэлээд битүү газар хүүхдүүдэд тоглуулад кино үзүүлээд тоглоомд өгдөг. Тэрэн дээр эцэг эхчүүдийг буруутгах хасаа өмнө төр засгийг л буруутгамаар санагдаад байгаа. Яагаад гэхээр энэ эрүүл мэндийн байгууллагын сэрэмжлүүлээд хахад энэ талд нь тиймч баяр, иймч баяр, хүүхдийн марафон болно, нэгдсэн арга хэмжээ болно, ирээрээ очоорой гэдэг ингээд тийм. Ийм юм зохион байгуулах энэ нөгөө төрийн байгууллагуудын хоорондын хамтарч ажилладаг, уялдаа холбоотой байдаг, мэдээлэлээ солилцдог, тэ нэг нэгнийхээ үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөө зөвлөмж аваад ингээд ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бие бинийгээ үгүйсгдэг зас та нар дээрээ их чухал биш. Бид нар ийм юм хийх гэж байна гэдэг ийм юмнуудаа болоосоо гэж бодсон. Тэгээ яг бид нар ч тэгээ Facebook дээр бичгээс л хэтрэхгүй юм л да. Би нэг ийм юм бодоод энэ ингээд насны бүлгийг харахаар байна шүү дээ. Тэ наад нэг 5700 чинь хин хагас нь 10-аас 14 насны өсвөрийнхэн байгаа тийм. Тий. За тэгээд 5-аас 9 настай 700 гаруй хүүхэд
0-4 настай 1000 гаруй хүүхэд гээд ингэж байгаа. Би зүгээр нөгөө өөрийнхөө хүүхдүүдийн ийм Монголиагаар ингэ шүүгээд үцхээр 9 сартаа игээд 2 настайдаа хийгээд 2023 онд бас идэвхжлийн үе байсан юм шиг байгаа. Нэмэлт бүүстер хийсэн байна. Тэр сургууль цэцэрлэгээр нь дамжуулаад. За тэгэхээр ингээ хүүхдүүдийнхээ бичиг баримтыг харангуут 2023 онд ингээ бүгдээрээ хамрагдсан байгаа. Тэгэнгүүтээ одоо энэ улаан бурхны дэгдэлтийн үед сургууль цэцэрлэгээр дамжуулаад эцэг эхчүүдэд ямар хүсэлт ирсэн бэ гэхлээр нэмэлт тунд хамрагдах уу? Танаа хүүхд чинь өмнө нөгөө хамрагдсан уу? Ахаад хамрагдах уу гэдэг ийм судалгаа явсан. Би тэгээд Монголд нэг ийм эмийн чанарын асуудал хөндөгддөг штэ тий. Гадаадаас ийм аваад уухаар өөрөө тий Америкт явж байгаа ибупрофен ингээд худалдаж аваад ирэхээр тэрний үйлчлэл ондоо Монголоос авсан ондоо байдаг гэдэг шиг вакцин дээр бас ийм чанарын асуудал сөхөгдөх ёстой боловч гэж бодох шиг. Яагаад тэгэхээр 10-аас 14 нас гэдэг бол дархлаажуулалтанд хамрагдсан үед хамрагдсан тий тэр вакцин эсэргүүцэж байгаа хүмүүс тухайн үед бол харьцангуй гайгүй байсан үедээ гэж ботход энэ насны бүлгийнхэн маш өндөр хувь хэмжээтэйгээр өвчилж байна гэдэг бол жоохон сонин. Тэгээ яг манайх нэг юм маневр хийх чадвар жоохон муу юм уу да. Үнэхээр ингээл нэг ангийн тэд ид гээл ингээл сургууль дээр тохиолдол гараад хахад тий. Уул нь бол бид нар ковидын дараа ямар нөөц бололцоотой үлдсэн бэ гэхлээр цахимаар хичээллэх гэдэг юм уу ийм дата боломжууд харьцангуй анхны үеэ бодвол сайн бүрдсэн шүү дээ тий. Анх цахим сургалт гэдгийг фэйсбүүкээр дамжуулаад даалгавар тавих тэрийг хийх гэж ойлгодог байсан бол одоо жоохон ондоо болсон тий. Тэгж яхад одоо ингээд цахим сургууль мургуулч ингээд байгуулагдсан байж яхад яагаад ийм хувилбар руу шилжихгүй ингээд гүрэлгээд ингээд байгаа юм бэ гэдэг нэг жоохон сонин санагдсан. Халдвартын имлэгийн гадаах нэг шөнийн зураг явсан шүү дээ тий. Бүрстэй. Тэр шүн 120 тохиолдол илэрсэн ч шиг. Тэгээд нөгөө эн чинь шүн халдварт юм шүү дээ хөрхөдөө нөгөө өдөр нь мэддэхгүй ингээд нууц үедээ явж байгаад илэрдэг. Банк нөө мэдээлж байгаа шүү дээ. Халуурнаа. Туурнаа. Салс дүүрвснээ, хамраас нусгойж нөө, ханиалганаа. Амны саст нь улаан өрөөтэй цагаан толб гарнаа. Толбот гөвдрүү тууралт нүүрнээс эхлээд бүх үеэр доош туурнаа гэх. Алгаар хүртэл гардаг. Тий. Тэгээд эч нэг өрхийн имлэхээр вакцин хийгээд байгаа. Тэгээд нөгөө хамгийн гол нь вакцинжуулалтууд те хүүхдүүдэд авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө амин үзүүлэлт ундаг нь хүүхдүүд юм шиг байна те. Тэгээд энэ хүүсийн харьцааг нь харахаар эрэгтэй хүүхдүүдийн түгээмэл юм байна 55%. Тэгээд энэ халдварт өвчин судлалын үндэсний төвийнхэн эрүүл мэндийн яамнах чинь өдөр болгон мэдээлэл хийгээд байгаа. Уг нь. Яг энэгээр яг улаан бурхан аюултай хэмжээнд үрээд байна гэдэг энийг үзэж байгаа хүн байгаа мó өглөө болгон хийж штэ тий 10 цаг 11 цагт байна илүү хийгээд байгаа шиг. Хүүхэд эмчсэн үү? Эндэл ба штэ. 2 хүүхэд эмчсэн байна. Гэрээр эмчилгээ айлгаж байгаа 1000 гаруй хүүхэд байна. Эдгэрсэн нэг 4000 орчим хүүхэд байна. Одоо эмнэлэгт нэг 700 орчим хүүхэд байна. Хавтал болсон 36000 гэдэг нэг ийм тоонуудыг халдварт судлалын үндэсний төвөөс 6 сарын 5-ны байдлаар гэж байгаа ингээд тавьсан байна. Манайхан гэхдээ хаана жоохон хайнга юм аа. Энэ ингээл нийслэлээс ч гэдэг юм уу, хүүхдийн байгууллагаас нь ч гэдэг юм уу те өвчлөлийн өндөр байхад хүүхдийн марафон зохион байгуулаад, нэгдсэн баяр зохион байгуулаад ирээрээ очоорой гэл энэ минь яагаад бид нар наадан болохоор өнжөөд идэм байлээ шүү дээ. Тэр хүүхдийн баяр өнжих яах вэ тийм үстэй. Тэгээ яг энэ дээр за төрийн байгууллагууд юм байд юм байж. Гэхэд эцэг эхчүүд бас л хариуцлага ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр тийшээ хөтлөд очиж байгаа хүмүүс бол одоо яана гэж байгаа юм бэ. Тэрэнд орол аваад агаарт гарал та тийм үстэй. Золоор одоо 100-ны дэлгэр цаг ирж байна одоо тий хичээл сургууль амарч байна. Ямар ч нэг дархлааг нь дэмжих дундуур нь ядч нэг юм нэг тун вакцинд нь хамруулах тий 9 сараас өмнө ийм ажил одоо эцэг эхчүүд ийм Монголиогоор ороод танай хүүхд бустер тун авсан эсгийг үзээ те одоо том өсвөрийнх нь дийлэнх нь өчөд байгаа хгүй. Тэгэхээр тэрийг нь хараад яг өсвөрийнх нь бүр одоо өхлийн аюулд хүрж өвдөхгүй ч гэсэн нөгөө нийгэмдээ дүүнартаа тараагаад байгаа учраас тэр бустер тунд хамрагдсан эсгээ үзчих. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө ингэж ах шиг байна. Яг хөө ингээд энэ бүртгэлжүүлсэн тохиолдол бол одоо нөгөө нэг халуурсан, туухарсан хүүхдүүдийн тоонууд явж байгаа шүү дээ тий. Далд. Гэтэл нөгөө нэг 2 юм уу 3 тунтай хүүхдүүд тусаад ах шиг байна. Гэхдээ хөнгөн тий. Нус нь гойждаг ч юм уу. Эсвэл нэг үлдэлтэй тий. Нэг юм жоохон бүлэрс гээд өнгөрдөг ч юм уу. Тэгэхээр тэр нөгөө вакцины хамрагдсан хүүхдүүд хөнгөн хэлбэрээр хүрээд идгээд ингээд тэр нөгөө нэг эмнэлгийн байгууллагад хандахгүйгээр ингээд байгаа тийм тохиолдол бол айгүй олон байгаа байх. Тэр сүүлд нөгөө нэг баримт шалгах төвд одоо нөгөө манай ч 2 үйд ч тийм Монголд тэд нар нэг юм юу хийсэн мэсэ нөгөө сошиал орчинд нөгөө юу игээд судалгаа хийгээд ер нь энэ
вакцинууд одоо энэ өвчлөө одоо папиллома вирус, ковид тэгээд энэ улаан бурхны вакциныг эсэргүүцэж байгаа хайгууд дээр түн шинжилгээ хийсэн чинь дийлэнх нь тороол. Тэгээд энийгээ бол энэ ер нь бол гадны улсуудаас энэ Монгол зориулаад ийм нөгөө вакцины эсэргүүцэх юм юмнууд хийгээд байна. Ийм дүгнэлтэнд хүрсэн байсан шүү. Иргэдээ. Вакцины мэдээндээ итгэрээ. Вакцины эсэргүүцэж байгаа энэ нөгөө нэг эрчим нэмэгдэх болсон нэг шалтгаан нь бол нөгөө нэг ковидын дараах сөрөг нөлөө тий. Гэтэл үнэнхээр энэ нөгөө ковидын дараа унтаас ирэхгүй байгаа ч юм уу эсвэл нөгөө нэг юм зүрх судасны өвчл ихсэж байгаа тий. Энэ минь нь үнэнхээр вакцинаасаа болсон юм уу? Ковидынх нь өр нөлөө юм уу тий? Сөрөг нөлөө үлдэгдэл юм уу гэдгийг хинч хийзэж онцлоогүй тогтоогоогүй байхад ингээд нийтээрээ вакцины эсэргүүцнэ гэдэг чинь бас жоохон юм боловсролын эрсдэлтэй. Дээрээс нь эцэг эхчүүд энэ дээр бас жоохон нэг юм мэдээлэл судалгаатай баймаар байгаа байхгүй тий. Сошиалд идэхгүй одоо эмчтэр буюу шинжилгээ ухаанчлахгүй гэж нэг юм байна. Google-ээр онцлуулсан бол YouTube-ээр эмчлүүлээрэ гэдэг шиг. Америкт том судалгаа эхэлсэн. 2 дахь шатны судалгаач явж байгаа ковидын. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө вакцины эсэргүүцэд ярьж байгаа хүмүүс нь хэн байх юм ингээд тэгэхээр нөгөө нэг сая тэр папиллома вирусын вакцины эсэргүүцэж байгаа тэр нэг бөө мөргөл шашнычгүй нэг хүн байгаа. Эргээд эмчнэр гараад ирэхээр итгэдэггүй те. Монголчуудад нэг ийм уламжлалтай холбоотой ч юм уу нөгөө ийм үг өгдөн штэ. Төрөх орон дээр үүлээ үзэж төрөл нэг ийм 2 яс салаад хүүхэд нь гараад ирэхээр их тунх гараад ирэхээр төрөх орон дээр 2 цаг хөвтчих хоорондоо яриад ээжээ төрчлөө лам багшид баярлаа гэж хэлээрэ гэдэг шиг хөвтөрөө те эцсийн мөчүүд эмнэлэг бараад тийм байж урдчлан сэргийлэлтэн дээрээ болохоор эмнэлгийн хүмүүсийнхээ үгийг авахгүй байна гэдэг бол айгүй том эрсдэл. Тэгээд дандаа ам дамжсан яриа явдаг те. Энэ ингэсэн чинь буруу гэсэн юмыг яаж мэдхүү гэдэг нэг юм юмнуудыг одоо болчмоор байгаа маа. Шүү нөгөө хуульчдын донд бас яг наадчих. Шүүх хурал дээр ороод хуульчаад байгаа л тэ өмгөөлөгчөд ялаад гарч ирээд лам багштай даваа ирлаа гэж оцоо заалгаж. Хуульч нар одоо байг тийм юм. Хуйлаад байдаг тийм. Баярлалаа гэж хэлээрэ гэдэг шүү. Тэгэхээр яах нь хүүхдээ агаар сэлхэнд гарах нь байна. Бүүстер тунд Орсын хэсгээ үзээ. Өрхийн эмнэлэг зээсээ очиж асуу. Тэгээ азар бага ингэ тарчлаа. Йоо бага анги тарахаас өмнө бид нар ямар амир Улаанбаатарчуудыг тамлуу тий замын зэрэг хагаад шүрэнт рүүгөө засаад 7 хоног үнэхээр тамллаа шүү тий бидний бичлэг хийгүүд 7 хоног харин айгуу гай сэдв хазаасан за тийм байна бүүстер тундаа Орсын хэсгийг үзээрэй бага насны хүүхдээ харцангуй нөгөө нэг яахгүй ийм Монголиа руу шивцэн байлээ одоо жишээ нь манай хүүхдүүд ингээд томууд нь том болж штэ тий тэгэд тэр үед мэдхгүй ийм Монголиа гэдэг юм байгаагүй тийм ягаан дэвтэр байж байгаа. Тэгэл ингээл сая ингээ хэрэг болол ягаан дэвтрээ хаагаад үцгэр те бүртгэл дээр нөгөө нэг хөтлөлт мөтлөлт налдаг оног янз бүр байж хахад юмыг яаж мэдхүүгээд регистрээр нь хийгээд үзэнгүүт ийм Монголиа дээр ямар ч байсан ингээд энийг хийсэн байна хийгээгүй байна гэдгээ нөхөд шивээд оруулаад ингэсэн байна лээ. Тэгэхээр тэр ийм Монголиа руугаа орох нь байна. Дархлаажуулалт гэдэг хэсэг мэсгийг шалгадаг малгадаг тийм нөгөө хев маяг дадал зуршлыг одоо ингээд бүгдээрээ суулгаад ингэх юм бол бас ч нэг үе бодвол учиртай болоод бүртгэл цахим систем эмчийнхээ яриаг сонслоо. Тийм их сурвалжаа эмч болгоо. Нэргүү, нүүргүү их сурвалж нь тодорхой биш те. Их сурвалжийн хэлж байгаагаар гэд тэр их сурвалж нь хэн мэддэхгүй ийм мэдээллүүдийг хүлээж авах болоо. Инфлюенсерүүдэд итгэхэ болоо. Эмчтэй итгэхэ гэж. Нэрээрээ, нүүрээрээ ингээд гараад өөрөө ил гараад ярьж байгаа тэр хүмүүсийн яриаг жоохон анхааралтай сонсчихвол та. Тэгээд нэг нэгэндээ би нөгөө нэг энэ сэдвэр мэдлэгтэй билүү, мэдээлэлтэй билүү гэдгээ бас ингэж бодож ингэхгүй бол буруу гэсэн гэд нэг юм ам дамжсан юм дамжуулахаа бас болимоор байна жоохон нийгмийн хариуцлагын хүрээнд. Эмч гэсэн чинь нөгөө Батчулуун эмчийн шүүхийн шийдвэрийг дээж шүүхээс цагаатгсан бас ийм үйл явдал болсон. Энийний араас хийх ёстой юм нөгөө донорын эд эрхтний тухай хуулиа өргөн бариад техник хилцүүлгийг бас хийчихлээ шүү дээ. Тэгэхээр бид алдаа байгаагаа мэдсэн бол процессын тэрийг засах үйл явц нь эхэлсэн. Бас нэг ийм таатай мэдээ байна. Тэгэхээр ямар ч нэг ийм эрүүл мэндийн салбартаа сайн муугаар ямар ч эффект үзүүллээ те. Хууль тогтоомжийн шинжлэх ёстой байна. За ер нь бол ийм юм болж болохгүй мэн гэдэг хүмүүс сайн ойлгочлоо. Эмчнэрт одоо тэгээд мэндийн салбарын зөрүүлээд нөгөө донор олдохгүй хичнээн сар явцсан гэж. Тэгэхээр буцаагаад нөгөө иргэдийн итгэлийг сэргээх зөв мэдээлэл өгөх. Энд чинь хэдэн хүний амь авардаг тий одоо энэ
тэр мэдээлэлтэй эрүүл мэндийн яам нь одоо холбогдох хүмүүс нь эмч нар нь одоо тэр ажиллагаагаа хий те. Одоо ингээ хэрэг ингээд хоёр талаа би яг эсрэг талд нь бас ингэж утсан шүү. Эрүүл мэндийн салбарынхаа мэдээж нөгөө нэг донор татах матах буцаагаад ингээд эрх зүйн орчноос сайжруулах ихтгэл сэргийлэх юмнууд хийх ёстойгоос гадна хууль шүүхийн байгууллагын бас ингээд нэг иргэдийн итгэлийг олж авах юмнуудаа хийгээч. Энэ дээр эсрэг талд нь ингээд баяр хөөр юм болоод өнгөрж байгаа боловч бас тодорхой хэмжээгээр шүүх засаглалд итгэх итгэл доошлцсон байх үедээ гэж ингэж бодсон. Яагаад тэгэхээр 3 шатны шүүх хурлаар ижилхэн үнэлж дүгнчээд тэр 3-ыгаа үгүйсгээд шийдвэр гаргана гэдэг нь одоо жишээ нь энэ 7 хоногт болсон олж харсан гэх юм уу? Энэ 7 хоногт болсон энэ шүүх хурал дээр хоёр талтай л юм тий. Яагаад энэ зөрчлийн хуулиар шийдэж болох юм байсан байна гэдгийг өмнөх 3 шатны шүүх хоёр хараагүй анзаараагүй юм уу? Анхан давх хоёр тий. энэ дэр ийм өссөн. Тэгээ нөгөө анхны өвчин бол нөгөө фактаа ярьж байгаа, үйл баримтаа ярьж байгаа. Тэ илүү дутуу авсан байна уу, хуурсан байна уу, тэ буруу мэдээллийн зөрүү байна уу? Үнэхээр ийм болсон байна уу гэдгийг ингээд шийдээд тэр нь буруу байна гэдээ ингээд шийдсэн. Батчуулын эмчийн тухайд. Усын дээлжүүг болохоор хууль хэрэглээ. Энэ хуулийг бүрэн дүүрэн гэж хэрэглэхдээ анхан давхын шүүхийн шийдвэр алдаа гаргаж өгөө гэдэг. Ер нь бол алдаа гарсан байна, тэ? Энэ бол буруу. Энийг нь бол шийдсэн зэ. Юун дээр алдаа гарч байгаа гэхээр энэ үний санаа зорилго нь угаасаа юм гэмт хэрэг анханасаа хий гэдэг санаа зорилго байгаагүй байна. Тэгэхээр нөгөө гэмт хэргийн бүрэлдэхүүний тэр шинж дээр дөрвөн одоо шинж байхад нэг нь дутуу байна. Тэгэхээр нөгөө бүрнээ тэр хуулийн юмд нийцэхгүй байна гэж хүчмэг болгож байгаа. Тэрээс огт юм болоогүй гэсэн дүгнэлт талаас гараагүй шүү. Тэрийг жоо юм ялгаж салгаж бодохгүй л те. Алдаа бол гарсан. Гэхдээ энэ хүн тийм санаа зорилго байгаагүй байна л гэж. Гэхдээ тэр өмнөх шүүх хурлууд ч энийг тогтоож бас болохгүй юм байна. Тий. Дээчиг болохоор нөгөө яг юм үйл баримтыг биш хууль хэрэглээний асуудал шийд. Хуулиа зөв хэрэгжилж өгдөг юм үзээд байгаа юм тий. Азар дээж өгдөг гэдэг юм дахиад орно. За жигнэсээ тусъя. Айгу хаах гэж явсан айгу халтардаг хүмүүс юм. Баярлалаа. Зарим ямиг жоохон цухс яриа тий. Тэгээ улс төрөө жоохон дэлгэрэнгүй ярьчлаа. Болоо ч юм боллоо даа. Муухай устарч юм аа тий. За. Ой, бурхан боддоо маш хилээ зүгэл шууд гарлаа юу. Одоо юу л та. Ээлтэй байж л. Лара авах шин. Йой, за.